Намайг Shark Case-н дотроос сэдэн ширхэг бажет скинүүдийг хідүүлээ. Giveaway руугээ нэмээд Gas-ны юм жижигхэн эргэлтэнд ороотий. Төвшин V2 дээр нэг ийм хөөрх юм ихэлсэн байгаа шүү дээ. Нэг ч гэсэн хүний inventory-д скин нэмэрлээ гэдэг ийм challenge биш ээ өөрөө. Юу гэнэ? Миний лооцсон аамаас. Тэгээд энэхүү ураны хүрээнд хідүүлээ. Яг одоо намайг Shark буюу Roast Me гэдэг кейсийг хамтаа онгоолгоод бажет хэдийн скинүүдийг гэлзуулчих. Цэдэлт хийх гэж байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэдэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За энд харагдаж байгаа Bullet Harvest гэдэг ийм ивент гарч ирсэн. Эдийн хүрээнд эднэр хаа. Янз. Энийг зараад, энийг үлдээгээд, энийг зараад энэ гурыг үлдээгээд убэц. Good. Үлдээлээ. 4 gift. Хөө энэ чинь гэхдээ хөөрхөн юмаа өгдөг кейс байна хөө. Гайгүй юм өгж байна. 100-аас доош долларын gift хийгээл gas задлаад хэдүүлээ. Вау. Энэ Vapor Wave хийчихнэ. Өөр ер нь хийчихмээр юм юугаа үлээ. Авг нэг Neon Rider байна. Одоо нэг тэгвэл Neon Rider AK. Damn. Neon Rider-ууд маань ундлаа $64-ыг үлдээгээд за ер нь одоо ингээд $514 Steam Valve хэдүүлээд яг одоогийн байдлаар бүрдсэн байна гэсэн үг шүү манайхаа. Одоо бол хэдүүлээ. Үнэхээр гоё айтем унах уу те. Энэс дэшигээ Cobalt Skull-аас дэшигээ айтем унгааж одоохондоо хараагүй. Зэнд бол нөхдүүд Fade унгаасан, Doppler унгаасан, Gamma Doppler унгаасан зэрэг юмнууд байна. Wild Lotus шүү дээ. Энэ юу флөтний field test. Oh my god. Blue Steel, Skeleton Knife ч гоё шүү те. Гэхдээ одоо энэ дээр нэг юм үн бүхээ ер нь 100-аас дээш долларын gift хийхээр хүмүүс айгүй бага оролцоод байгаа байхгүй. Яг тэр нэг 200 хүн оролцуулахын тулд цэнэглэх дүн нь бас өндөр болчиход байгаа маа $7, $6 молорч гэдэг юм уу те. Тэгчингүүт талаас жоо хатуудаад байгаа. Тийм болохоор ер нь жижигхэн юм budget skin-үүдийг хийгээл малзуулчих гэж бодоод байгаа шүү дээ. За энэ нийтийн айл нэг нь одоо унах ягууртай юу те. Энэ унтсан юм байна. Flip Knife нэг guide унсан юм байна. Энэхүү кейсээр оролдох бас зөв үү? Бороо ёо, тийм ээ? Цаад нэг хууцчин баланс руу өгч чинь. Одоогийн байдлаар бол хэдүүлээ ихтэй алдагдaltaй шүү. Ер нь бол геймплинг жоохон эрсдэлтэй, алдагдaltaй гэдгийг манайхаа ойлгож байгаа хаа, тий. Тийм болохоор их дүнгээр цэнгэлэлт хийгээд энэчнээс амар битнэр шиг одоо контент бүтээгчид шиг тийм амар лаг дроп бол бас унах нь унж байгаа л да. Гэхдээ одоо тэгж бас зорж ингэж эрсдэлт бас бити ороосоо гэж хүсэж байгаа. Вау. Сайхан юм да хөө гэдээ бас хараад өнгөрөх ч бас янз юм л та. За Cobalt Skull бол ер нь тэгэл унахал юм байна. Оо, good. 14,000. Одоогийн байдлаар $500 хасагтай явж байна хэвлээ. Гэхдээ энд нэг юм оноо цуглаж байгаа. Энэхүү оноогоор бас скин сольж аавна. За нэг гайгүй балансаа дээшлүүлээ профит хийчихвэл те. Санаа амрах гэдэг байхгүй. Ер нь профит хийхгүй л бол бас нэг санаа амрахгүй. Гуниглаа дууссан үе надад маш олон байгаа. Бид монструуд 3-аараа унж ийн хөө. Skeleton Knife-аас үнэтэй бид монстр. Let's go. Энийг ганц унгааж үзэхээс энийг ч юм уу. Энийг ч ясаа яах вэ? Аяа. Nomad Knife Fate. Сайхан харагддаг шийт юм. За, сүүлийн ганц даралт. Чадвал чадна. Чадахгүй л чадахгүй. Гш. Өө тэгтээ бас дайжгүй хөө. За gift giveaway нэмчи. Маалцталтай.
Манайхан промо кодыг ашиглаад цэнгэлэлт хийдэг хүмүүстээ бүгдээрэнд нь баярлдаг шүү. Энэ үн нэмэгдсэн шүү дээ. Living Color арайч $100 хүрээлгүүлээс юм да. Flavor 2 энэ бас гоё скин шүү дээ. Адвал таалагдтай. Гоё өнгөлөг. Энэ Inheritance Field Tested Stat Track $180-ын энэхүү gift баг задарсан юм байна дөө. Oh wow, энэ араа gift хийсэн чинь цэнэглээд ороод ирлээ. Ямар гоё юм бэ. Дөнгөж gift хийгээд хийж дуусаг байхад цэнэглээ ороод ирлээ хөө. Дэндүү гоё юм аа. За тэг яг ийм хүмүүст бас хайр зарладаг шүү. Баярлалаа. Үнэхээр гайхалтай.